байцгаана гэхгүй юу? Сайн байцгаана уу. Урт удаан хугацааны дараа. Тийм. Баг 2 сар. 2 сар. Баг 3 сар болцсон уу? Үгүй хаа 2 сар. Баг 2 сарын дараа эргэж ирж байна. Тэгээд ичээд байна гэхгүй юу? Жоо бишүүрхэж Жохон бишүүрхэд байна. Та бит хоёрыг санаагуулах л та. Тэгтээ бит хоёр сансаа. Далай хөлөө гимтээсэн байгаа. Сюрприз та бүхэндээ. Тэгээд тэндээс далай өнөөдөр миний бичлэгэнд орж өгж байгаа гэсэн үг баг. Бэкграунд хийж байгаа. Нэрнээс харсан баг. Хүмүүгээс би ер нь нилээ их юм хэдин юм захиал ихэн цааш юм нилээ хэдин юм захиалсан заяа. Тэгээд зарим хүмүүс ч бараг тэмүүд донтож монтоол тэгээдсэн шүү дээ. Тэгээ би бараг донтонгоо л алдсан. Гэтэ арайч бас донтоогүй. Тэгээд ямар хөөрхөн юмнууд захиалсан тэрийгээ тааятайгаа хуваалцъя гэж бодлоо. Фейлний бичлэгүүд аяух яваадсан шүү дээ. Би болохоор ердөөсөө ер нь өдийг хүртэл фейлдэг байгаа. Тэгээ тэрийгээ тааятайгаа хуваалцъя. Тэгээ та хийдэд ч гэсэн аягүй бол тэмүүгээс юм захиалаад фейлсэн ч юм уу эсвэл Тэмүүтэй холбоотой ямар нэгэн түүх байгаа тэрийгээ бас доор хуваалцаарай. Тэмүүн бараг надад мөнгө өгөх хэмжээний л их юм би тэмүүгээс захиалсан. Буцнуу захиалсан байгаа гол нь тэгэхээр октоудад ялангуяа амар сонирхолтой авах гэж бодож байна. Тэгээд шууд эхлэе. Тэгэд далай миний тэмүүгээс захиалсан зарим зүйлсийг бол харсан байгаа. Зарим хараагүй зүйлс дээрээ оноо өгнө. За. Инстаграмыг дагдаг хүмүүс байх юм бол заяа таад энийг нилээх харсан бах. Тэгээд ийм шорт захиалсан. Хөөрхөн магаад 4 ширхэг юу пүгөө. Тийм сахар. За энд хэд оноо хөө? 10-аас 10. Би бас 10-аас 10-ыг өгж байгаа. Яагаад вэ гэхлээр энэний материал нь амар хөөрхөн заяа. Ердөөсөө юм муу материал ердөөсөө биш. Нэг юм яг даун биш заяа. Жохон нилон гэх юм уу тийм материалтай байхгүй. Тэгтээ нэг юм хөөрхөн. Яг юм чанаргүй биш. Хөөрхөн чанартай харагдчихжээ. Харж илээ жишээ ингээ баригдах гэсэн юм хөөрхөн. Таны шорттой хамтдаа би бас ийм шорт захиалсан. Ийм. Наачин бүр 4 биш 8 юпг юм баг. 8. За. Би болохоор энэ юпгэндээ 10-аас 6 оноо өгнө. Тэгээд яг харагцаараа бол хөөрхөн. Гэхдээ энэний нөгөө нэг ийм эсвэр нь буруу юм бэлээ. Тэг би ингээ буруулаа өмсөн байхгүй одоо энэ уртталт гарах хэвээр эсхийг нь хойноо гаргацсан байгаа. Бас дахиад шорт байгаа. Ийм шорт захиалсан. Тэгээ би энийг саяны хоёрыг захиалсныхаа дараа нь захиалсан байхгүй юу? Яг тэлэр саяны хоёр ингээд энгийн үед өмсгөөр арай л нөгөө нэг юм энгийн биш байгаадсан. Яг цэнхэр нь энгийн ч гэсэн айгу өнгөлөг байгаад тэгээд надад яг иймэрхүү энгийн харагдах шорт хэрэгтэй байна гэж одоо би энийг захиалсан. Тэгээ зүгээр ийм сарал. Тэгээ саяныхыг бодвол ийм саяных чи ингээд давхар байсан шүү дээ. Энэ болохоор давхар биш зүгээр ингээд голоороо ийм оёдолтой. Шорт ийм байна. Би энэ шортонд 10-аас 9 оноо надаа ийм мөнгө таалагддаггүй юм. Өнгөн үү? Тий. Болохоор. За, би болохоор энэ шортонд 10-аас 10-ыг өгнө. Надад бас яг төсөөлсөн шиг л байсан. Гэтэ амар чанартай бол биш. Зарим оёдол нь бол ингээд жоохон асуудалтай. Гэтэ тэрийг нь би өөрөө юм оёчдог ч юм уу болохоро ингээд зассах боломжтой байхгүй юу? Тэгэхээр бол гайгүй. Байнга өмсөж байгаа. Тэгэхээр миний инстаграмыг дагдаг хүмүүс бас ер нь миний постноос харсан байх. Тэгээд ийм нэг цамц. Энэ цамц бол бүр ийм нэг сонин материалтай гэх юм уу ийм нэмгэн материалтай. Тэг зүгээр л нэг ийм ингээ мөр гардаг цамц. 100 өмсөх гэж авсан чинь 100 бараг дуусчлаа. Энэ цамцанд би 10-аас 10 оноо өглөө. За. Ягаад таалагдаад уу? Тий. Яг зүгээр ингээл харахад гоё ярагдав. Цагаан өнгийн ийм левчиг өмсгөөр жоохон сонирн байлээ. Тэгэхээр угаасаа ийм хар бараа өнгийн юм өмсөө тэр нь ингээ гэрэлтжээвэл зүгээр юм лээ. Би одоо яг энэ материалыг юу гэж нэрлэдгийг нь бол мэдэхгүй байна. Угаасаа бүгдээрээ ийм нилон материал. Тэгээ материал нь бол муу байж магадгүй. Мэдээж тэмүүгээс захиалсан хэмжээ эдэлгээ бас амар сайн гэж хэдүүлээ хэлж болохгүй. Эдэлгээ бас муу байж магадгүй. Тэгэхээр зүгээр л ингээ харагдах байдлаасаа бол надад гоё санагдаж байгаа. Тэгээ дараагийнх. За энийг болохоор эхлээд ямар ч гэсэн ингээ саарлыг нь ингэж харагдахаар гэх юм уу. Иймэрхүү л өмсөх юм шиг байгаа. Өмсөн ч болно. Яг ингээ текстээ өмсөн ч болохоор за ийм цамц. 7 оноо өглөө. За ягаад 3 оноос ч юм. Тэгвэл би наад яг тэгээд нэг оноо хасагдж байгаа юм болохоор яг энэ би яг энэ хэсэг яг яах гэдэг гэсэн ойлгоогүй. Ер нь бол энэ цамцанд урд хойд гэж байхгүй.
болж таарж байгаа байхгүй юу. Урд хойд баруун зун гэж байхгүй аль нь л харуулж өмсөх боломжтой цамц юм би ойлгохгүй байгаа. Гэтэ бол би энэ цамцыг бас байнга өмсгөөр өмснө гэж бодож байгаа. Би энийг таруулах уу яах вэ заяа. За яг би нэг ийм юм сахилсан маа. Эний нэг ийм заяа. Тэг нэг ингээл өмсдгөл юм шиг байгаа юм нэг хэсгийг хэл. Тэгтээ мэдхгүй. Заавал та хэд өмсгөлөд харуулъя. Тэг нэг иймэрхүү ингээд хөх гарах боломжтой гэх юм уу? Тойлны монгорхой. Тэг яг л ийм зуны шоуны шоу дутгуу байж шоуны хувцс гэдээ аваад байгаа шүү дээ. Энэний гол нь яг энэ хэсэг нь ингээд навсаагаад байгаа болохоор ингээд тэр нь жоохон сонио. Тэгснээс биш ууг нь дайжгүй. Зураг шигэ. Хоох гэдэг. За энэ нь хэд оноо вэ? 10-аас 10 оноо гэнэ. 6 оноо хүчдөө. Яг тэр жоохон энэ юм сул типиктрээд байгаа нь жоохон ядаргаатай. Тэг би чинь бас ерөнхий сайхан бакгүй шүү дээ энэ бүхий удамтай. Гоо надад ерөнхий нэг юм гар гарсан юм бол жоохон аргвэ. Тийм нэг юм жоохон барилдах гэдэг юм шиг харагдаад байна. Гэхдээ ямар ч биетэй байна хамаагүй гол нь өөртөө итгэх итгэл чинь чамайг гоё харагдуулна. Хүссэн гоё хувцаа өмс ердөөсөө би тарган харагдаж гин ч юм уу те би ийм харагдаж гин эсвэл би хитрхи туранхаа байна гэж санаа зовхгүйгээр зүгээр л өөртөө таалагдж байгаа гоё хувцаа өмс. Тэгээ би энэ 100 уг нь бол өөрийгөө тэгэж ивтгэгээд би чи нөгөө дандаа л ингэ фотол хүмсдэг мак хүмс чаддгүй байхгүй ердөөсөө тэгээд би өөрийгөө ивтгэгээд ер нь бол ингэж ийм зүйл захиалсан. Тэгээд эвдэх боломж маань олддоггүй залуусаа хаана өмсөх вэ гэх. Тэгээд би энэ шилийг хамгийн анхны миний захиалгуудын нэг баха. Тэг би нэг яг авснаас хойш бас нэг зүгээгүй. Яг нэг зүгтгүй байгаа. Гэхдээ дайжгүй байгаа. Загварын 9 зөөр хамтаа аялцаа чолгоо болоо. Ни усман гэхдээ гоё болчихжээ. Би сая 2 хоног биш 3 хоног гэрээсээ ердөөсө гараагүй байхгүй юу. Тэгээд яг наадмын амралтаар гэрээсээ ердөөсө гараагүй баг нүүр гараа шугаагаагүй. Гэхдээ яг таг ингээл үсээ ингээл хамцсан байцгаахгүй. Тэгсэн чинь миний үс ургацсан бахин. Тэг өнөөдөр үсээ угаасан чинь. За артл нь болохоор юм. Наач бас гоё юм байна уу 10-аас 10. Энэ нь бас 10-аас 10 хүчдөө угаасаа л тэгэл литрийн тэгээд яг иймэрхүү байна гэж би мэдчихлээсэн юм чинь. Ер нь бол төмөрл аксессуар байгаа. Тэгээд тэр аксессуарнууд бас хэр ирснийг тайлд үзүүлье. Ийм 3 шиг хос буувч уг нь байсан. Тэгээд тэгсэн чинь нэгийг нь болохоор 70 авсан юм байна. Тэгээд ийм буувч байгаа. Тэгээд энэ буувч бол яг энэ хойдлынх нь хоёр нь бол миний буувч байна. Тэг ингээд олуулан гээ зүүчих юм бол бас хөөрх харагдчихжээ. Одоо өрсөн жоохон төмөр үнэртэж байна. Тэгэхээр би энд 10-аас 5 оноо өглөө. Энэ бол дахиад нэг 3 мөр зүөх юм бол баг. Нэрс би зүгөөгүй байхгүй юу? 3 зүөх юм бол баг нэг өнгөө алдаж магадгүй юм байна шүү. Ийм нэг зүйл тавсан. Тэгээд уяан юм улаан магаас тэгэхээр юун дээр ч хамаагүй зохицох боломжгүй юм байл л дээ. Жоохон олон бишээ өөр жоохон төстэй өнгийн ингээд юмтай ч юм уу тий. Яасан. Юун дээр ч хамаагүй зохицох боломжтой гэж хэлж байгаа юм бол өсөж. Боломжгүй юм байл л дээ. 8 оноо өгч. Яагаад? Надаа энэ нөгөө юу н улаан уяан таалагдахгүй. Тийм үү. За би болохоор нэг улаан уяанд нь олж авсан байхгүй юу? Төрүүнийх шиг материалтай гэхдээ ингээ хар тэгээ нэг ийм зүйлт байгаа. Тэгээ энэ зүйлт бол надад амар таалагдсан. 9 оноо. Ягаад? Надад бас л нөгөө юу таалагдахгүй. Уяан уу? Тий. Сони юм би. Надад болохоор уяан таалагдаад авсан шүү. Хангэр. Тэгээ энэ хоёр болохоор ерөнхийн юм төстэй загвар багаад энэ жоохон ингээд энэ төмөр нь ингээд жоохон сүрдээцэн. Тэгээд энэ нь ингээд нөгөө цээжин дээр жоохон ингээд хатгаад тахтнуулаад зэндээ тэр нь хэцүү байсан. Дөрөвний хоёр юутай адилхан ингэж ордог. Дандаа ийм тэгэхээр зүүхэд уг нь амар ихтэйхэн. Ийм. Та-даа. Хөрмөд энэ зүйлсэнд 10-10. Тийм. Ийм бас мөнгөн зүйлстэй байвал хөрмөд тий. Та-даа. Ийм эмэг байна. Надаа амар хөрхөн загвар таалагдсан.
Ийм харагдаж байна. 10 юу дөө. 10-10 гэж үү? Би ч гэсэн 10-10. Гэтэ надад хашил өгөх юм бол би 10-аас нэг өгнө. Нэмэг авсан. Энэ нэмэг хэд оноо өгөх юм? 10-10. 10-10. Би энэ нэмэг зөв далайд таалагдах байх гэж бодож бас авсан. Далай ерөнхийн нэг иймэрхүү зүйл дуртай. Тэгээ энэ зүүх юм эднэр нь энэ амар ингээл болчдөг. Тэгэхээр эвдэрч магадгүй бах гэхдээ ерөнхийн 8. За тэгээд миний одоо энэ хүртлэх Тэмүүгийн замналт заяо захиалсан хамгийн гоё зүйл бол цүнх байна. Энэ амар дуртай байгаа вэ гэхлээр Солонгосоос би яг ийм цүнх захисан байхгүй юу? Яг Солонгос брэндээс тэгээд тэр нь болохоор $40 гэдэг үнэтэйсэн баха. Брендинг нь хэлээд яах юм. Тэгээд яг ийм адилхан цүнх захисан. Тэгээд тэрийгээ би захиалчаа мартсан байхгүй амар удажж ирсэн. Тэгээд тэр хооронд нь би Тэмүүгээс энэ цүнхийг олоод тэгээд авцсан байсан. Тэгээд энэ цүнхийг болохоор 80,000-аар билүү захиалж исэн. Ингээ материал нь бол яг адилхан юм бэлээ. Яг нь мэдээж бүр ирээдүйдтэй ингээд нэлээд удаан олон жил ч юм уу хэрэглээд ирэхээр ялгаа нь жоохон гарч ирж магадгүй бах. Гэхдээ одоогийн байдлаар бол миний хувьд яг адилхан санагдсан. Тэгээ би энэ бол яг энэ захиалгатаа бол бүр амар гоё дуртай байгаа. Хүмүүс маань бол бас анхаараарай. Нөгөө Тэмүүчин янз бүрийн те нөгөө карт мартай холбочих юм бол бас асуудал үүсэж байгаа гэдэг тиймэрхүү юм яваад исэн. Тийм мөнгө татаад байгаа. Тийм мөнгө татаад байгаа гэх тиймэрхүү юм яваадсан. Тэгэхээр тэрнэрээ анхаарал болгоомжтой байгаарай. Би бол нэг Apple Pay-ээр шууд төлчдөг болохоор ямар ч карт холбохгүйгээр шууд төлчдөг байхгүй юу. Тэгэхээр тийм байна. За би газ минутын дотор газ авсан юмнуудаа. За чи юу авчихсан? Ийм нэг иргэдэг бөгч. Яа. Амар уу. Би нөгөө нэг хороогаа ингээд золгоод anxiety хөдлөөд. Яг энэ эргүүлээд тахаар нэмштэй л байлаа. Тэгээд энэ боговч барын нүдтэй. Яа. Амар. Тэний кейс. Яа. Амар. Яа. Гоё юм штэ. Харин. Тийм ээ. Таад маань бас subscribe хийгээрэй. За тэгээ баяртай. Удахгүй уулзцгаая.